Дээшээ шидсэн бүхэн буцаж буудаг нь дэлхийн татах хүчний нөлөө. Бүх ертөнцийн таталцлын хуулийг 1682 онд Английн эрдэмтэн Исаак Ньютон нээж, татах хүчний томьёог анх бичиж, түүнийг 1798 онд Английн эрдэмтэн Кевендиш туршлагаар баталсан байдаг. 20-р зууны ихэнх үед бол физикийн шинжлэх ухаанд хоёр шинэ нээлт бол гарсан байдаг. Энэний нэг нь бол харьцангуй ерөнхий онол. Нөгөө нэг нь бол квант физикийн онол байдаг. Таталцлын хуулийг хэрэглэж сар дэлхийн харилцан хамаарлаас эхлээд гариг иргэсийн хөдөлгөөн, сансрын тойрог замын байршил, нар сарны хэртэлт зэрэг олон үзэгдлийг тайлбарлаж болдог. Гэхдээ Ньютоны энэ хуулиар тайлбарлаж болдоггүй цөөн үзэгдэл галактик хийгээд нарны системд ажиглагдсаар байдаг бөгөөд эдгээр үзэгдлийг нэрт эрдэмтэн онолын физикч Альберт Эйнштейний харьцангуй ерөнхий онолоор тайлбарладаг. Эйнштейний харьцангуй ерөнхий онол бол физик гэхээсээ бараг илүү философийн асуудал юм. Тэ. Бидний оршихуйтай холбоотой асуудал. Орчлон ертөнцтэй холбоотой. Энэ орон зай гэж юу юм бэ? Цаг хугацаа гэж юу юм бэ? Тийм ээ? Энэтэй холбоотой. 100 жилийн өмнө Эйнштейний нээсэн харьцангуй ерөнхий онол бол жинхэнэ суут бүтээл. Энэ ч утгаараа энгийн хүмүүс ойлгоход төвөгтэй. Товчхон хэлэхэд харьцангуй ерөнхий онол нь сансар окторгуйн орон зай, цаг хугацааны тухай ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Бол нэгэ биднээс бодоход орчлон дээр нэг ганц цаг байж болохоор байна гэдэг. Бүх юмыг хэмждэг. Тэгэл ингээл явж идэг тийм үү. Тэгэхээр ийм цаг гэж байхгүй болчихж байгаа юм. Эйнштейн. Цаг хугацаа гэдэг бол харьцангуй болчихж байгаа. Тэр хөдөлж байгаа юмныхаа одоо шинж чанараас хамаардаг. Тэрний хөдөлгөөний хурдаас хамаардаг. Эйнштейн энэ онолдоо орон зай, цаг хугацаа нь ямар нэгэн бүтэцтэй гэсэн ойлголтыг анх гаргаж тавьсан. Түүнчлэн цаг хугацааг орон зайн нэг хэмжээс гэж үздэг бөгөөд бидний оршин байгаа орчлон ертөнцийн орон зай, цаг хугацааны 4 хэмжээст байгууламж юм. Бидний орчлон бол 4 хэмжээст, орон цагийн 4 хэмжээст огторгүй юм. Тэгэхээр бидний одоо төсөөлвөл оронг тусад нь төсөөлдөг, цаг хугацааг төсөөлдөг. Гэтэл орон цагийн 4 хэмжээс докторгууд бол цаг гэдэг нь бидний одоо хэрэгжилж байгаа атомын цаг ч юм энэ цагтаа төсөөлөхгүй. 4 хэмжээс докторгууд бол мөрөөлттэй. Одоо масс тайл байх юм бол мөрөөлт байна. 3 хэмжээс докторгын хэмжээнд л бид төсөөлгөөс 4 хэмжээс докторгууд тэгээд орон зай, цаг хугацааг тусад нь ойлгох төсөөлөл дээр үл төсөөлөх аргагүй. Харьцангуй ерөнхий онолын үндсэн дээр таталцлын орноос долгион буюу гажил дүүсэж, орон зайг дайран өнгөрөхдөө нөлөөлөлд автаж байдгийг дэвшүүлэн баталсан юм. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал татах хүчнээс долгион үүсдэг бөгөөд тэрхүү долгион бүхий орон зайг нэвтрэн өнгөрч байгаа биетэд цаг хугацаа өөрөөр үйлчилдэг гэсэн үг юм. Эйнштейний дэвшүүлсэн онолын энэ зарчмыг маш олон сансар окторгуй шинжлэх ухааны институттэй ном зохиол, кинонд ашигласан бөгөөд сансрын нисгчид таталцлын долгион онцгой хүчтэй нөлөөлдөг гаригт хэдхэн цаг газардаад буцсан хөөрөхөд дэлхийн хугацаагаар тооцвол олон жилдээ тэнцвэс хугацааг өнгөрөөсөн байдаг тухай өгүүлдэг нь түгээмэл жишээ юм. Тэр цаг хугацааг хүн өөрөө хон бүтээдэг, матери өөрөө бүтээдэг гэсэн үг. Тэрүүнтэй адилхан одоо энэ орон зай окторгуй хоосон орон зай байна шүү дээ тийм үү? Эн чинь юу юм бэ гэдэг асуудал тавьж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр Эйнштейн бол энэнд л хариулт өгч байгаа юм. Харьцангуй ерөнхий онолоор сансар окторгуйн орон зай, цаг хугацааны шинж чанарыг тодорхойлдог. Тухайлбал нар, сар, од, галактикууд оршин байгаа хязгааргүй мэт орон зай нь биес хоорондын таталцлын улмаас мөрийдэг бөгөөд цаг хугацааны явц нь материйн нягтралаас хамааран өөрчлөгдөж байдаг хэмээн үздэг. Энэ нь туршлагаар нотлогдсон зүйл юм. Орон зай энэ окторгуу гэдэг чинь бол хавтгай энэ орон зай тийм үү? Ухаан одоо ийм шулуун орон зай биш юм аа гэж тийм үү? Эн чинь мөрөөлттэй байд юм байна. Тий.
мөрөөлтөй. Тийм учраас жишээлбэл гэрлийн долгион бол ингээд хазааж байна гэж. Тэр явж байгаа нэг орон зай шүү дээ тийм үү? Тэр орон зай нь мөрөөлтөй учраас тэр мөрөөлтийг нь дагахаас биш яах вэ? Жишээлбэл одоо дэлхий дээр хөдөлж байгаа ингээд одоо машин тэрэг бол биднээс шулуунаар явж байгаа юм шиг санагдаж байгаа тийм үү? Гэтэл дэлхий өөрөө өөр юм шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол ямар нэг хэмжээгээр багч гисэн мөрөөлтөй хөдөлж байгаа шүү дээ тийм ээ? Тэрүүнтэй адилхан одоо хоосон орон зай шүү. Хоосон орон зайд бол гэрэл бол бас тэгж яах вэ? Бас мөрөөж хөдөлдөг гэдгийг л одоо гэдгийг бол Эйнштейн онлоороо хэлсэн. Тэр нь удахгүй 2-3 жилийн дараа батлагдсан. Орон зай мөрөөлтийг 2 хэмжээс 5 дахь орон зайгаар ойлгомжтой тайлбарласан жишээ хэлье. Зөөлөн материалаар хийсэн хавтгай гадарга дээрх шугамуд тэгш байна. Хэрвээ гадарга дээр хүнд төмөр бөмбөлөг тавьбал гадарга хотойж бөмбөлөг доошоос. Гэхдээ гадарга дээрх шугамуд мөрөөж орон зай гажилтанд орсныг илтгэн бөмбөлгийн жин ихсэх тутам гадаргын хотойлт ихсэж жин ихтэй биед орон зайг илүү их хэмжээгээр мөрөөлөдөг. Ийхүү харьцангуй ерөнхий онолын хүрээнд ертөнцийн бүхий л үзэгдэл таталцлын хүчнээс үүдэлтэй орон зай мөрөөлтийн дагуу явагдана. Дөрвөн юм мэдчихэж шүү дээ. Энэ дөрвөн юмнаас бүх одоо физикийг бол тайлбарлаж чадна. Тэрний 3-ыг нь бол хүн төрөлхтөнд нэлээд судалсан. Цахилгаан соронзон хүч, сул хүч, цөмийн хүч, таталцлын хүч. Эдгээрээс таталцлын хүчнээс бусад 3 нь нэг гарал үүсэлтэй болохыг физикийн онолоор нотлоод байна. Биед мэдрэгдэх хэрнээ механизм мэддэггүй одоо тийм харилцан үйлчлэл бол гравитац харилцан үйлчлэл. За гравитац харилцан үйлчлэг үл ер нь дэлхийд даяар бараг оржуулдаггүй хэрэгэлдэг л дээ. За манай монголчууд бол харилцан таталцал юм уу таталцлын харилцан үйлчлэл гэж ярьж байгаа. Харин хүн төрлөختөнд хамгийн их хэлж танигдсан бидний амьдралын алхам тутамд тааралдаж байдаг боловч өнөө хүртэл онцгой таавар хэвээрээ байгаа нь таталцлын хүч буюу гравитац харилцан үйлчлэл юм. Ганц гайхамшигтай таавар, гайхамшигтай онцгой эрдэмтдийн өмнө үлдээд байгаа үнэхээр тийм ээ. Нөгөө 3 дээр бас онцгойуд бол бие зөндөө. Энэ онцгойг тайлах юм бол нөгөө 3 дээр байгаа онцгойуд бол аяндаа тайлагдах хэрэгтэй байгаа. Тийм учраас л одоо гравитац руу арга байхгүй хушуурч байгаа юм. Асар их масстай биетийн орчим дэх орон зай бүтэц алдагдах буюу мөрөөдөг болохыг Эйнштейний онол харуулдаг. Өөрөөр хэлбэл орон зай хэмжээсүүд эрзийн шиг агшиж сундаг. Гажсан орон зайд оруулж тавьсан бөмбөг бөөрөнхий биш зөөн болчихдог гэсэн үг. Тэгвэл тэрхүү асар их масстай биетүүдийн хөдөлгөөнийг дагсан орон зайн гажилт буюу нуглаасууд үүсэж тэр нуглаасууд нь долгион хэлбрээр тархдаг гэсэн онолын дүгнэлт хийж болдог. Усны гадарга дээр бол бид нар яг шулуу шидэхлээр тэр усны ингээд давлгаа бол ингээд гүрэлзэж хөдөлдөг ч тэгээд тэр нь бол бас усны гүн рүүгэн болохоор ингээд нарийсаад бас гүн рүүгэн бас тархдаг эргээд гадаргууд дээр усны гадарга дээр бол тархдаг. Юун дээр бол гравитацийн долгион дээр бол масста биеийг ингээд тэн дээр ингээд ороод ирэхлээр бол тэр ерөнхийдөө хэлбэр бол өөрчлөгдөж хэмжээсийн хувьд бол бас өсөж бас болдог. Эйнштейн дэлбэрч байгаа од мөргөлдөж байгаа хар нүхнээс хүчтэй долгион үүсч болохыг урьдчилан хэлсэн байдаг. Энэ бол 100 жилийн өмнө Эйнштейний бичсэн онолын таамаг. Аливаа онол бүхэн туршлагаар батлагдаж бодит амьдрал дээр хэрэгжиж байж үнэн зөв болох нь батлагддаг учиртай. Тиймээс физикчид энэ онолыг батлахын тулд ийм долгион байдаг эсхийг тасралтгүй ирж хайсаар ирсэн юм. Гравитацийн долгионыг илрүүлж чадна гэдэгт Эйнштейн өөрөө ч ихэд эргэлзэж байсан гэдэг. Учир нь энэ долгион маш сулхан байдаг тул хүн төрлөختөн түүнийг мэдэрч бүртгэх өндөр чадвартай тоног төхөөрөмж бүтээж чадахгүй гэж агуу эрдэмтэн үзэж байжээ. Ер нь гравитац хүчлэлийг харилцан үйлчлэлийн хүчлэлийг бол хүн болгон амьтан болгон бид мэдэрдэг хэрнээ ямар механизмаар яаж үйлчилж байна вэ? Энэ ер нь долгио юм уу? Эсвэл одоо өөр орон одоо тархаж байгаа ямар механизм байна гэдгийг бол тайлж чадахгүй. Гэхдээ гагцхүү харьцангуй ерөнхий онолоор Эйнштейний тэгштгэлийн одоо тусламжтайгаар үнийг бол физикчд бол эргэлзэхгүй байсан. Гагцхүү тэнд бол эргэлзээд өрүүлж байгаа нь шууд илрүүлж чадахгүй байсан. Ийм гравитацийн долгион байдаг тухай Эйнштейний таамагийг батлах гэж сүүлийн 100 жилийн турш үе үеийн эрдэмтэд хүч хөдөлмөрөөр зарцуулсаар ирсэн юм.
Эцэст нь тэд 1993 онд гравитацийн долгион үнэхээр байдгийг дам ажиглалтаар баталжээ. Араадаа л өгшигч од нээгээд тэр хосмог тогтолцоо байсан. Нэг од нь бол нейтрон од. Тэр нейтрон од бол секундэд 17 удаа эргэлдэнэ. Тэгвэл одоо массын хувьд бол нарны масстай харьцуулах юм бол 1.4 нартай тэнцэхээр тийм хэмжээний масстай. Араадуус нь 10 хэдхэн километр зайд. Ийм жижигхэн хэмжээ нь бол тэгвэл нейтрон од байсан. Нөгөөх нь бол зүгээр од энэ хоёрын одоо массынхаа төвийг тойрсон тойрог замын дөтлөл цэгийн шилжилтийг хэмжсэн. Тэгээ 70 донд бол Нобелийн шагнал авсан байх жишээтэй. Энэ ажиглалтаар харилцан бие биенээ тойрон эргэлдэх хос нейтрон од таталцлын долгионоор энергийн алдсны улмаас харилцан бие бие рүүгээ ойртож биесээ тойрч эргэх хугацаа нь Эйнштейний онолоор тооцоолсонтой таарч байсан юм. Энэ ажиглалтыг хийж чадсан хоёр эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэн юм. Гравитац долгионыг илрүүлэхэд хэцүү байдгийн учир нь юу вэ гэхдээ зэрэг маш сул долгион. Долгионы далайцын одоо өөрчлөлт нь 10-ын хас 18, 10-ын хас 21 зэрэгт ийм өчүүхэн хэмжээтэй далайцтай долгион. Ямар боломжтой гэхдээ зэргүүл хоёр нейтрон одны харилцан үйлчлэл одоо массын төвөө юм уу эсвэл төвлөсөн биетэй тойрон эргэж байгаа тойрог замын дөтөл цэгийн өөрчлөлтөөр юм уу эсвэл хоёр хар нүх эсвэл одоо хоёр оддын хоёр ай буюу одоо галактикуудын харилцан үйлчлэлээр үүсэж байгаа гравитац долгионыг л илрүүлэх боломжтой гэж үзэж байсан. Гравитацийн долгионыг шууд бүртгэх туршилт сүүлийн 20 жил тасралтгүй үргэлжилж 2000 оноос олон улсын хамтын баг нэгдэн ажиллах болсноор энэ төрлийн судалгааны ажил дахиж гарч орчин үеийн маш мэдрэмтгий детекторын систем бүрдүүлснээр нээлт хийх боломж бүрдсэн юм. Бараг хэмжих боломжгүй гэгдэж байсан таталцлын долгионыг хэмжиж чадсан төхөөрөмж нь LIGO юм. Энэ төхөөрөмжийг 15 жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн боловч эхний 8 жилийн хугацаанд ямар ч долгион бүртгэж авч чадаагүй байна. Тиймээс сүүлийн 7 жилийн турш төхөөрөмжөө сайжруулж 2015 оны 9 сард ажиллаж эхэлжээ. За энэ гайхамшигтай багжийг бол улам сайжруулад сая хэрэглэлээ. Энэ бол Америкийн нэгдсэн улсын Вашингтоны мужи улсын Хэмпордод нэг байгууламжийн тэгээд тэндээс 3002 км-ийн зайтай өөр эсрэг талд нь өөр нэг байгууламжийг адилхан байгуулад за ингээд тэр интерферометр юу мэдэрх хэвчтэй хөвгтэй зэрэг их усүр нь бол лазерын туяа. Лазерын туяагаар дараа нь интерференцийн одоо зургал үүсгэх ёстой. Тэгвэл тэр толинуудын байрлалаар ерөөсө огт дохио очихгүйгээр байрлуулсан. Гагцгүй гравитац долгион л одоо ирсэн үед л толь хөдөлснөөр харанхуй байсан зургал маань бол гэрэл гарч ирнэ. Тэр гэрлэлээрээ бол долгионо илрүүлэн дууны долгион болгож өөрчилж болно. Фото зургийн долгион болгож өөрчилж болохоор ийм гайхамшигтай багжийг ажилуулаад тэгээ сая бол долгионо илрүүллээ. Хановер дахь Альберт Эйнштейний институтэд LIGO төхөөрөмжийн өгөгдлийг хяналтсуулсан Италийн эрдэмтэн Марко Драгогийн компьютерийн дэлгэцээр нэгэн онцгой зүйл үзэгдсэн байна. 2015 оны 9 сарын 14-ний 10 цаг 50 минут 41 секундэд бичлэгийг хийж авсан байна. Бүтэн тэрбум жил аялан ирсэн долгион манай дэлхийг дайрах үед нь дэлхийн хамгийн мэдрэг төхөөрөмжүүдийн нэг LIGO бүртгэн авсан нь энэ байжээ. Эрдэмтэд ямар нэгэн алдаа байхгүй хэмээн үр дүнг хэдэн арван удаа шалгасан бөгөөд гравитацийн долгион мөн гэдгийг албан ёсоор батлах хүртэл бүгд нууцлжээ. Ингээд хэдэн сар судалсны үндсэн дээр энэ оны 2 дугаар сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод болсон хэвлэлийн баг хурал дээр энэ мэдээг албан ёсоор зарласан юм. LIGO-гийн захирал Дэвид Рейс энэхүү шуугиант нээлтийг зарлахдаа бид гравитацийн долгионыг бүртгэж авсан гэв. Бид үүнийг хийж чадлаа хэмээн бахархалтайгаар хэлсэн юм. Хоёр бөм эргэлдэж байгаад энерги эргэлдэж явж хурцтай хөдөлж байгаагийнхаа улмаас болоод энерги алдчих. Энэ энергийн алдагдлаас болоод энерги алдснаас болоод өөр хоорондоо мөргөлдөн. Энэ мөргөлдөөний үед үүссэн энэ долгионыг бол
энэ жил эрдэмтэд бол 2016 онд 15 оны 9 сард ингэж бүртгэж авсан байна. Олон улсын Лиго мега төсөл дээр 15 орны 1000 гаруй эрдэмтэн судлаачаас бүрдсэн томоохон баг ажилласан юм. Юу одоо хэмжсэн бэ гэдэг асуудлыг одоо бас олон нийтэд бол ойлгуулахыг бол оролдох нь зүйтэй л дээ. Тэгэхээр энэ дээр бол дэлхий дээр байгаа хоёр цэгийн хоорондох одоо зай өөрчлөгдсөнийг бол хэмжсэн байгаамаа. За жишээлбэл одоо засгийн ордны дээр байгаа одоо тугны торгон үзүүр, Монгол Улсын их сургуулийн одоо орой дээр байгаа тугны торгон үзүүр хоёрын хоорондох зайг хэмждэг юм саная л да. Тэгэхээр энэ зай бол өргөж өөрчлөгдөн болно. Яагаад гэвэл зэрэг жишээлбэл газрын чичирхийлэл байж болно, тийм ээ. За машин одоо тэрэгний хөдөлгөөнөөс болж өөрчлөгдөн. Бас одоо барилга байшин одоо явагдаж байгаа тэр дөргөлт машин механизм тийм цохилт мохилт одоос болж өөрчлөгдөн л дээ энэ зай. Тэгэхээр тэр Америкийн одоо Луизиана мужид байгуулсан тэр лабораторид бол энэ бүхнийг бол тооцоод энэ бүхнийг бол одоо тооцоод энээс гадуур ерөөсөө энэ дэлхий дээр одоо байдаггүй үүсэлттэй ийм одоо нөхцөл байдлаас болж хоёр цэгийн хоорондох зай одоо өөрчлөгдсөн гэдгийг бол тогтоосон байгаа. Лазерын одоо багжийн одоо тусламжтайгаар. Лиго төхөөрөмжийн тусламжтайгаар сансрын уудамд байгаа хоёр хар нүхний нэгдэх үед үүссэн гравитацийн долгионыг бүртгэж авсан юм. Энэ үзэгдлийг энгийн үгээр тайлбарлая. Одоогоос тэрбум гаруй жилийн өмнө тус бүр 50 км диаметр бүхий хоёр хар нүх мөргөлджээ. Эхэндээ тэд бие биендээ татагдан эргэлдэж эхэлсэн бөгөөд энэ байдал нь хэдэн зуун жил үргэлжилсэн юм. Тэд улам бие биедээ ойртсоор яг л бүжиглэж байгаа хосууд шиг хурдан эргэлдэж эхэлсэн бөгөөд хоорондох зай нь хэдхэн зуун километр болох үед эргэлдэх хурд нь гэрлийн хурд руу дөвчээ. Энэ их хурдаар хөдөлсөн асар их масстай биетүүд таталцлын маш хүчтэй энерги ялгаруулж эхэлсээр хэдхэн секундын дараа хоёр хар нүх нэгдэж манай нарнаас 62 дахин их масстай асар том хэмжээний шинэ хар нүх үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр хар нүх 1.2 секундын хугацаанд 4 удаа нэгнээ тойрон эргэсний дараа нэгдэх үедээ асар их хэмжээний энерги ялгаруулж гравитацийн долгионыг үүсгэж энэ нь хязгааргүй сансрын уудамд зөв бүрт тархан аялж эхэлжээ. Үүнийг л олон улсын эрдэмтдийн баг бүртгэж авсан юм. Хар нүхнүүдийн нийлбэржин 65 нарны хэмжээтэй байсан бол нэгдэхэд үүссэн хар нүхний жин 62 нартай адил байгаа нь 3 нартай тэнцэх энерги болон цацарч асар хүчтэй гравитацийн долгион үүсгэснийг харуулж байгаа юм. Энэ төхөөрөмж байна болох дээр Г өршөлт шиг хэлбэртэй. Тэгэхээр нэг тал нь бол катетийн тал нь бол ойролцоогоор 4 км хоорондоо зайтай. Тэгэхээр 3 хүн гээд хоорондоо ширээний 3 болон цуужилаа гэж бодоход бол бүртгэгч нь бол яг голтой. Тэгээ хоёр талд нь бол хоёр чихийг тойл байрлуулад тэр долгионыг бол бүртгэж авсан. Хоёр од буюу хар нөхөдөө хоорондоо эргэлдэх мөргөлдөөний явцад бол тэр хоорондоо Г9 шиг хэлбэртэй хоорондын талуудын хоорондох зай бол маш бага хэмжээтэй бол орон зай нь бол өөрчлөгдсөн. 4 км зай гэдэг бол бидэнд бол мэддэхгүй чигсэн тодорхой хэмжээнд бол хэлбэлцэж хэлбэлцсэн гэсэн үг. Түүнчлэн хоёр хар нүх 1.3 тэрбум жилийн өмнө мөргөлдөж нэгдсэнийг ч тодорхойлсон. Тодруулж хэлбэл 1.3 тэрбум гэрлийн жилийн зайд байрлах хар нүхнүүд нэгдэх явцад үүссэн гравитацийн долгион 1.3 тэрбум гэрлийн жилийн дараа дэлхийд ирсэн гэсэн үг юм. Энэ үед дэлхийн орчмын орон зай атомыг 10,000 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээгээр агшиж сунсан байна. Ийхүү өмнө нь шууд усаар батлагдж байсан хар нүх оршин байгааг нотолсон юм. 1.3 тэрбум гэрэл жилийн өмнө үүссэн үзэгдэл бид одоо мэдэрч байна гэсэн үг шүү дээ. Гравитацийн долгионыг бүртгэж авдаг болсноороо сансар окторгыг зөвхөн хардаг байсан бол сонсдог боллоо. Энэ яг л дүлийн хүн гинт сонсголтой болохтой адил үйл явдал гэж нэгэн профессор хэлсэн. Ер нь одоо
дэлхийн физикийн шинжилгээ ухаанд, орчлон судлалд, электроникийн шинжилгээ ухаанд бол зүг чиг зааж өгч байгаа гэсэн үг. Одоо ямар асуудлыг яаж шийдвэл ямар багж хийх үү? Ер нь ямар хэмжээний наривчлалтай бид хийж чаддаг болж юу? Тэр зарчмыг одоо өөрийнхөө салбар шинжилгээ ухааныхаа чиглэлд ашиглах одоо боломжтой болж байна. Хүн төрөлхтөн өнөөдөр орчлонгийн дуу чимээг сонсож эхэллээ. Энэ үүднээсээ шинжлэх ухааны хөгжил дэвшлийг цоо шин шатанд авчиж байна. Тэгэхээр сансар судал хөгжснөөр бол хүн төрөлхтөнд маш олон зүйлийг бол авчирсан. Жишээ нь бидний одоо хэрэгэлдэг одоо байршил тогтоодог GPS Global Position System гэдэг бол энэний бас нэгэн илрэл. Гравитацийн долгио нэгдснээр бол бас тэрнээс илүү олон техник боломжуудыг бол гарахыг бол үгүйсэхгүй. Бидний амьдран суудаг орчлон ертөнц одоогоос 13 тэрбум гаруй гэрлийн жилийн өмнө явагдсан их тесрэлтээс үүсэлтэй гэдэг. Харин их тесрэлтээс өмнө юу байсан, яагаад тесрэлсэн, их тесрэлтийн үед чухам юу болсон талаар мэдэгдэх зүйл үгүй. Гравитацийн долгионыг найдвартай бүртгэдэг болсон цагт бид үүнийг олж мэдхийг үгүйсэх аргагүй юм. Орчлон ертөнц анх яаж үүссэн бэ? Тэр асуудалд хариулт өгөхтөл анхны одоо цэг, гарааны цэг тэрнийг одоо судлахад үнэхээр одоо өөр юутаас зүйрлэхгүй юм ачаал өгтөлтэй. Хэрвээ харьцангуй ерөнхий онол нэгдэг байсан бол бид төв алгасан одоо телевизийн өргөн нэвтрүүлэг үзээд iPhone-ороо одоо дүрсээ харж ярилцаад маш нарийн жилтаагаар мэдээ ингэж авах боломжгүй байлаа. Энийг бид урьдчилж чадахгүй. Лиго байгууламжийн хэвлэлийн төлөөлөгч Габриэла Гонзалес судалгааны маш урт зам бидний хүлээж байна. Бид дөнгөж эхлэл цэг дээр байна хэмээн гравитацийн долгионыг илрүүлсэн ач холбогдлыг дүгнэн хэлжээ. Тийм ээ. Энэ гайхалтай нээлт нь сансар ухтрагын талаар бидний хизээч мэдэж байгаагүй олон шин цонхыг нээж хүн төрөлхтөнд орчлон ертөнцийг таньж мэдэх шин арга замыг зааж өгөх нь дамжиггүй юм. За мэдээж одоо хүн төрөлхтний танин мэдхийн хувьд бол асар том өөрчлөлт эхэлж байна. Эйнштейний ардсангүй ерөнхий онолын одоо Эйнштейний тэгшгэлийг шийдвэл маш олон загварыг дэвшүүлсэн. Тэр нь орчлонгийн дундад нэгтэн хэмжээ ямар байна уу гэдгээс хамаарат олон загвар ертөнц бол одоо орчлон маань эсвэл одоо ингээд тогтонг байх юм уу? Эсвэл одоо тэлээд агшаад лугшиж байх юм уу? Эсвэл одоо тэлэлт нь алгуур байх юм уу? Эсвэл огцон байх юм уу гэд бүгд олон шийд байсан. Тэр нэг шийдийн одоо нэг загвар нь бол их тесрэлтээс орчлон үүдэлтэй. Одоо халуун орчлонгийн загвар бол одоо үнэн болохыг нь бол харуулж байна. Өөрөөр хэлбэл тань мэдхэн хувьд бол том дэвшил ахиц өгч байна гэсэн үг. Ажиглалтаар олон зүйл бол батлагдсан. Хүн төрөлхтний сор болсон эрдэмтэн судлаачдын олон жилийн эрэл хайгуул хамтын ажиллагааны үр дүнд сууд эрдэмтэн Эйнштейний 100 жилийн өмнө дэвшүүлсэн таамагийг баталж гравитацийн долгионыг ийхүү илрүүллээ. Ач холбогдлын урьдчилан хэлэх аргагүй энэ гайхамшигт нээлт нь юутайч оюун ухаанд хүн бүрийн хувьд баяр төөл явдал болсон юм. Хүн төрөлхтний энэ их одоо том нээлт баярт бол Монголын физикчид, монголчууд мөн ялгаагүй оролцох ёстой, хувь нэмрээ оруулахыг бодож байгаа. Тэхийн тулд бидэнд хамтын ажиллагаа хэрэгтэй. За энэ хамтын ажиллагааны одоо эхлэл бол одоо удахгүй болно гэж бодож байна. Энэ бол сансрын орон зайд Монгол улс өөрийн гэсэн одоо орон зайтай болох хэрэгтэй. Тойрог замтай болох ёстой. За энэ тойрог замтай болохын тулд бол эхлээд бичил хиймэл дагуул, нана хиймэл дагуул өөргөн. Манай улс сансар ухтрагуйд өөрийн гэсэн тойрог замтай болохын эхлэл болсон анхны хиймэл дагуулаа 2017 оны хавар хөөргөн. Монголын анхны нано хиймэл дагуулыг хөөргөх төсөл дээр Монгол улсын их сургууль, Японы Kyushu технологийн институттэй хамтран ажиллаж байгаа юм. Монгол улсын их сургууль нь сансрын хиймэл дагуул бэлтгэх, хөгжүүлэх, хөөргөх бэлтгэл ажлыг эртнээс хангаж 2013 онд нано хиймэл дагуул хөгжүүлэх лаборатори байгуулсан юм. Эцэст нь 2015 оны 10 дугаар сараас хиймэл дагуул хөөргөх төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тэгэхээр 2017 онд Монгол Улсын их сургуульд хөөрөх гэж байгаа хиймэл дагуулын үүрэг нь бол дээрээс зураг авах. Тэгэхээр энэ зураг авах яг хэмжээний хувьд жижигхэн, наривчлалын хувьд багч гисэн. Бид нэр бол яг бодит хугацаанд одоо энийг бол real time гэж ярьдаг. Бодит хугацаанд Монголд болж байгаа үйл явдлыг бол мэдэх боломжтой. Нэг асандаа гэх юм бол гадаадын хиймэл дагуулаас авсан зураг авлаа гэж одоо тэр бол өнгөрсөн сарынх ч байдаг юм, өнгөрсөн 3-4 хоногийн өмнөгч байдаг юм уу, тийм зургнууд дээр боловсруулалт хийдэг. Тэгвэл бид нэр өөрсдийн хиймэл дагуултаа болсноор бол яг одоо Монгол улсад ямар үйл явдал болж байгаа вэ гэдгийг бол мэдэх боломжтой. Гэхдээ яг ямар үйл явдал гэдэг нь болохоор жишээ нь ой хэрийн төмөр гарлаа гэж бодоход тэр акшнд нь бол мэдээд одоо тэнд ой хэрийн төмөр гарч байгаа юм байна. Тэр ой хэрийн төмөр бол багасж байгаа мó эсвэл тэлж байгаа мó гэдэг үг нь бол мэдээллүүдийг нь бол тэр хиймэл дагуулаас авах боломжтой. Тэрнээс гадна болох тэр ойн судалгаа одоо ногоон урамлын хэр тархацтай ургаж байгаа эсвэл цэцэгс тодорхой төрлийн цэцгүүд хаагуур ургаж байгаа ч юм уу ийм мэдээллүүдийг бол тэр хиймэл дагуулуудаас авах боломжтой. 10 см куб хэмжээтэй нано хиймэл дагуул нь 400 метрийн өндрөөс газрын гадаргын зураг авах чадвартай. Харин газрын станц нь бусад 4 орны хиймэл дагуултай холбогдож зураг авах боломжтой. Монгол оюутнуудын хийсэн энэ хиймэл дагуулыг Японы зөөгч буужингийн тусламжтайгаар сансарт хөөргөж олон улсын сансрын станцад гаргах юм. Нана хиймэл дагуул хөөргснөөрөө бол нэгдүгürt боловсон хүчнээ бэлдэнэ. За хоёрдугаарт шууд практ одоо бодит хугацаанд бид одоо мэдээлэл аваад байх чадaltaй болно. За дараа нь бол бид дараагийнхаа одоо холбооны байна уу одоо цаг уурын байна уу эсвэл байгаль судлалын байна уу том хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэл болно. Энэ бол өөрөө тасралтгүй хөгжиж байх учраас эхлэл нь бол нана хиймэл дагуулаас эхэлдэг ийм дэлхийн жишг байна ер нь бол. Одоогоор дэлхийн 50 гаруй орон сансарт хиймэл дагуулан хөөргөд байгаа юм. Харин Монгол улс эрх авар энэ тоог нэгээр нэмснээр Монголын эрдэмтэд сансар судлалын салбарт гар бие оролцох, олон улсын эрдэмтдтэй хамтран ажиллах эхлэл тавигдах нь дамжиггүй юм. Олон улсын хамтын ажиллагаа сансар судлалын салбарт хэрэгтэй байгааг мөн эрдэмтэд хамтарч чадвал юунд хүрч болохыг энэ оны шинжлэх ухааны том нээлт болох гравитацийн долгионы илрүүлэлт харуулсан. Зарим эрдэмтэд ач холбогдлын мөсөн уулын орой зохиож байгаатай адилхан зөвөрлсөн энэ нээлтийн ард хүлээж байгаа олон судалгааны ажилд Монголын физикчид оролцож нэрийн дуурсахыг үгүйсгэх аргагүй.